Ерөнхий боловсролын шинэ наран сургууль маань 14 дахь жилдээ одоо сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээ явж байна. За манай сургууль нь болохоор Япон сургалттай гэж хэлж болно. Ер нь бол сургуулийн эрхэм зорилго маань болохоор хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой, хос хэлний мэдлэгтэй ийм одоо зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэх ийм одоо эрхэм зорилтыг бид нэр тавиад явж байгаа. Takabayashi と言います。モンゴルに来て、3年、4年目になります。モンゴルで一番やりたいことは、できないことをできるようにする。そういう子供を育てたいと思っています。できないことでも諦めないで、一生懸命に努力して、最後までやれるまでやる。そういう力強い子供を育てたいと思いますので。Манай сургууль болохоор өглөө 8 цаг 30 минутанд хүүхдүүд маань ирээд 16 цаг 30 минут хүртэл энэ үндсэн хөгжүүлэх, нэмэлт энэ 3 сургалтанда тэр ангидаа тэр кабинетуудад тэр танхимд одоо ингээ бүрэн хичээллэх юм нөхцлөөр хангагдсан сургалтын орчин бол одоо тэр тухайн хүүхдэд зориулагдсан чөлөөтэй ийм байгаа. За манайх хөгжүүлэх сургалтандаа бол сурагчдынхаа санал эцгийн хүсэлтээр бол сургалтаа явуулж байна. Энд бол кендо, саропон сампин, оригами, уран зураг, килийн дугуйлан ажиллаж байна. Манай сургууль үнэлгээг бол мөн өөрийн сургуулийнхаа онцлог сурагчдынхаа яг тэр чадвартан тохируулсан үнэлгээг бол хэрэгжүүлдэг онцлогтой. За үнэлгээ бол бодтой, үр дүнтэй, мөн үнэн зөв байх ёстой гэдгийг бол үнэлж үздэг. За энэ дээрээсээ үзээд эхлээд сурагчдынхаа бол яг бодит үр дүнгийн үнэлж чадварын тооцонд дараа нь бол акцийн үнэлнэ. Энэний дараа эцэг ихтэй хамтраад мэргэжлийн багш хамтраад бол баталгааж үнэлгээ хийдэг. Үнэлгээ гэдэг нь сурагчдыг бол акцийн үнэлэх, хөгжүүлэх хөшүүрэг байх ёстой гэж үздэг. Мөн бид нар сурагчдаа урамшуулж, мөн ялгаагүй хэл соёлын дадлагын дээшлүүлэх, мэргэжлүүлэх зорилгоор Япон улстай бол хамтран ажиллаж, мөн зуныхаа амралтаар нь хэл соёлын дадлагаар сурагчдаа Япон орн руу аялуулдаг. Сурагч соёлын хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг. Энэ онд Америк улс руу мөн хэл соёлын дадлагаар сурагчдаа явуулнаа. 皆さんこんにちは。私の名前はビリグンです。私は新奈良学校で1年生から勉強しました。今まで日本に行ってホームステイしたことがあります。とても嬉しかったです。この学校の卒業した人たちは日本に留学しています。僕も日本に留学するのは僕の夢です。皆さん、新奈良学校で夢を叶えよう。